Сайн байцгаана уу? Өнгөчин байна. Өнөөдрийн бичлэгээрээ Illustrator болон Photoshop хоёрын ялгааг хамтдаа сурцгаая. За тэгвэл хичээлдээ орцгоё. I'm thrilled today to be announcing the next major milestone. Adobe is the company. Adobe компани маань Photoshop Illustrator-аас гадна маш олон төрлийн програмыг гаргасан. Жишээ нь Premiere Pro болохоор бичлэг эдитлдэг програм, Lightroom одоо дарсан зураг өнгө гэж янзлдаг програм, InDesign ном хийдэг програм, After Effects болохоор анимашн одоо интро, бичлэг энтер хийхэд зориулагдсан видео эдиторын ашигладаг програм гэдэг ч юм уу. Маш олон төрлийн програмыг гаргасан тийм компани байгаа. За өнөөдрийн бичлэгээрээ Photoshop болон Illustrator програмын одоо ялгааг хамтдаа үздэсгэе. За энэ Behance гэдэг одоо Adobe-с гаргасан юм сайт байдаг. Тэн дотор дизайнерууд болохоор өөрсдийнхөө хийсэн бүтээлүүдийг оруулдаг юм сайт байгаа. Энэ дээрээс харах юм бол нийтгэг хат дээр энэ ах маань болохоор Illustrator Photoshop хоёрын ялгааг харуулсан юм дизайн бэлдсэн байсан. Бүгдээрээ энийг харангаа ямар ялгаатай гэдгийг хамтдаа сурцгаая. За Illustrator Photoshop хоёрын ялгаа Born гэдэг хизээ анх бүтээгдсэн бэ гэж байна. Тэгээ Illustrator болохоор 1987 онд анх гарч ирсэн. Photoshop болохоор 1990 онд гарсан юм байна. Хамгийн анхны splash screen нь байна. Illustrator, Photoshop. Энэ splash screen гэдэг нь юу гэхээр энэ аппликейшнийг програмыг нээх үед хамгийн анх гарч ирдэг интро бичлэг маягийн гэсэн үг. За та бүхэнд харуулъя. За тэгвэл Photoshop-ыг нээх юм бол одоо болохоор ингэж нээгдэж байгаа. Splash screen юм байгаа. За Illustrator-ыг одоо нээх юм бол ингэж харагдаж байгаа шүү дээ. Энэ болохоор Splash screen жил болгоно эсвэл version солигдох болгонд болохоор ингэж өөр гарч ирдэг байгаа. За дараа нь болохоор за Illustrator, Photoshop хоёрын хамгийн том ялгаа байна. Тэр pixel гэсэн үгийг бол маш их сонссон байх. Харин vector гэдгийг болохоор их сонсог байгаа. Тэгээ энэ хоёр vector-оор хийх юм уу, pixel-ээр хийх юм уу гэдгээс шалтгаалаад Photoshop-оор хийх юм уу, Illustrator-оор хийх юм уу гэдэг маш том ялгаа байгаа. Тэгээ Photoshop-оор хийх 10 минут хийх зүйлийг Illustrator-оор 1 цаг хийх боломжтой. Бас Illustrator 10 минут хийх зүйлийг Photoshop-оор 1 цаг хийх боломжтой. Маш том ялгаа байгаа. За энэ vector, pixel хоёрын ялгааг та бүхэндээ бүр баталгаатай харуулъя. За Photoshop-с нэг дүрс нээ. За нэг дугуй дүрсийг нэгээд мөн ялгаагүй Illustrator дээр дугуй дүрсийг нээе. За өнгийг нь талаанаар хүч. За Illustrator дээр дугуй дүрс нээгээд Photoshop дээр бас болохоор дугуй дүрсийг зорсон байна. За хамгийн том ялгаа нь болохоор Photoshop дээрх дүрсийг ин томруулах юм бол ингээ пиксел харагдана. Нэгээр ингээ пиксел харагдаж байгаа. Тэгээд Illustrator-ыг бүгдээрээ хамтдаа болохоор Illustrator нь болохоор ямар ч дүрсийг хичнээн томруулсан ч эсвэл хичнээн татсан ч болохоор дүрснийх нь энэ хэмжээ пиксел вектороор хийгдсэн учраас алдагдахгүй гэсэн үг дүрс нь. Харин Photoshop дээр болохоор зураг ч юм уу ямар нэгэн зүйл оруулж ирснийхаа дараа ингээд томруулах юм уу эсвэл илүү одоо сайзаас нь илүү томруулах юм бол энэ resolution ингээд алдагдана гэсэн үг. Энэ ялгаа нь болохоор хамгийн том ялгаа гэсэн үг. За энэ ялгаанаас болоод Photoshop-ыг хэрэглэх үү, Illustrator-ыг хэрэглэх үү гэдгээ сонгох хэрэгтэй гэсэн үг. Жишээлбэл бүгдээрээ 10 м-тэй урт нь 10 м-тэй өргөн нь 3 м-тэй фотозон буюу хүмүүсийн зураг даруулдаг фотозоны хийлээ гэж бодъё л да. Тэгэх юм бол тэгвэл хийхдээ Illustrator-аар хийх хэрэгтэй. Яагаад тэгэхээр Photoshop-оор урт нь 10 м, өргөн нь 3 м-ээр хийх юм бол энэ маш том файл байгаа шүү дээ. Тийм учраас компьютер маань үнэхээр сайн байх хэрэгтэй. Мөн энэ файл маань маш том болно гэсэн үг. Харин Illustrator-аар сайн хийсэнчлэн ямар ч томруулсан ч одоо дүрсээ алддаггүй гэж хэлсэн шүү дээ. Тийм учраас
яг бодит хэмжээ нь 10 м, өргөн нь 3 м байсан ч тэрийг 10 м биш 1 м 30 см-ээр хэмжээсээ өгчөөд хийх юм бол тэрийг хэвлэхдээ хичнээн томруулсан ч resolution буюу дүрснийх нь чанар нь алдагдахгүй учраас Illustrator-аар хийх юм бол файлын маань багтаамжин ч гэсэн бага хэмжээтэй болно. Компьютерч гацхгүйгээр хийх боломжтой гэсэн үг. Photoshop-оор лого хийж болно. Тэгээд Illustrator-аар бас лого хийдэг байгаа. Гэтэ энэ хоёр application програмаар хоёулангаар нь лого хийж болох ч гэсэн хэрвээ таныг тэр логогоо эсвэл 10 м 10 м-ээр одоо хэвлэлтэнд өгөөрөө гэх юм бол та Photoshop-оор хийцнээ 10 м 10 м хэмжээсээр ингээд томруулах юм бол тэр чинь чанар нь алдагдана. Мөн тэр файл чинь маш том болно гэсэн үг. Харин Illustrator-аар болохоор заавал 10 м гэхгүйгээр зүгээр нэг 10 cm хэмжээс өгөөд хэвлэлтэнд өгөх юм бол угаасаа хичнээн томруулсан ч одоо дүрсэн вектороор хийгдсэн учраас алдагддаггүй юм чинь 10 cm 10 cm-аар хийсэн ч болно гэсэн үг. Энэ ялгаа болохоор Illustrator Photoshop-ийн хамгийн том ялгаа юм аа. За дараа нь болохоор Illustrator-ыг дизайнеруудыг ашиглаад Photoshop-ыг болохоор артистуудыг ашигладаг гэж байна. Photoshop болохоор имиж зураг их ордог болохоор артистуудыг ашигладаг юм шиг байна. За дараа нь болохоор Illustrator-ыг болохоор хичнээн томруулж татсан ч болохоор дүрс нь алдагдахгүй. Харин Photoshop-ыг болохоор зүүмлэг тусам илүү дүрснийх нь нэвтршил нь ингээд алдагданаа гэдгийг зааж өгсөн байна. За энэ нь болохоор сул талж бас давуу тал гэсэн үг. Вектороор хийгдсэн учраас дүрснийх нь нэвтршил нь ингээд алдагдахгүй. Харин Photoshop-ийн дүрсийг болохоор томруулаад байх тусам пиксел ингээ харагдаж эхэлнэ. Ягаад тэгэхээр цэгээр ингэж одоо зурдаг пиксел програм учраас ингээ цэг нь ингээ харагддаг гэсэн үг. Гэтэ энэ нь болохоор сул тал юм шиг мөртлөө бас давуу тал гэсэн үг. Ягаад тэгэхээр Photoshop-оор ихэвчлэн фото зургуудыг их янзалдаг да. За бүгдээрээ болохоор өөрсдийнхөө царайг болохоор давхар ирүүх ч юм уу одоо царайгаа V олголоо гэж бодоход өөрийнхөө царайныхаа энэ хэсгийн пикселүүдийг нь арилгахад болно гэсэн үг. Тийм учраас энэ нь болохоор давуу тал болдгоо гэсэн зураг янзлахад. За дараачих нь болохоор ширээн дээр болохоор цаасаа зургийн дэвтрээ ч юм уу гаргаж ирээд зураг зурдаг да. Харин энэ болохоор юу хэлж байна вэ гэхээр Photoshop болохоор зөвхөн ганцхан цаас гаргаж ирээд зурх боломжтой. Харин Illustrator болохоор ширээн дээрээ маш олон цаасыг гаргаж ирээж тавиад дээр нь зурх боломжтой програм гэсэн үг. За дараачих нь болохоор Clipping Mask байна. За энэ нь ямар учиртай вэ гэхээр за Photoshop дээр харах юм бол бүгдээрээ одоо нэг дүрс байлаа шүү дээ. Дөрвөлжин дугуй эсвэл ямар ч дүрсэн дээр зураг оруулж ирэх юм бол за бүгдээрээ нэг зураг оруулж ирье. За энэ зургийг оруулж ирье. За зураг байла. Энэ дугуй дүрсэн дээр энэ зургийг дотор нь оруулмаар байх юм бол option хэсгийг дарах юм бол Clipping Mask буюу ингээд дугуй дүрсэн дотроо сайн имижийг ингээ оруулцдаг байгаа. Харин Illustrator-ийн хувьд болохоор сайн болохоор Photoshop маань дүрснийхаа дээр нь вэжж Clipping Mask буюу дотор нь оруулж исэн. Харин Illustrator-ийн хувьд болохоор оруулах гэж байгаа зураг маань дүрсний маань одоо цаана буюу дүрсний маань цаана вэжж оруулдаг гэсэн үг. За энийг сонгоод за ингэж оруулдгаа гэсэн үг. За энэ ялгааг хэлж байгаа. Энэ болохоор Clipping Mask-ыг маш их хэрэгэлдэг учраас энэ дээр тайлбарласан байна. За дараа нь болохоор selection буюу сонгодог хэсэг байна. Illustrator object-ийг Photoshop болохоор арай за дараачих нь layer байна. Layer нь болохоор одоо зурган дээр текст эсвэл дээр нь дүрс дараалуулж тавьдаг хэсэг гэж ойлгоход болно. Тэгээ Illustrator болохоор шууд layer дотор болохоор шүү group үүсгээд шууд зурагдаа явдаг. Харин Photoshop болохоор layer нь болохоор шууд дээр нь давхарлагдаад явдаг гэдгийг нь илтгэж байна. За дараа нь болохоор Control Z байна. Control Z нөө хойш ухардаг шүү дээ. Тэгээд зөвхөн Photoshop Illustrator гэхгүйгээр бүхий л бидний хэрэгэлдэг програм дээр Control Z дарах юм бол
ухардаг хэсэг байгаа. Тэгээ Illustrator-ийн хувьд болохоор хаашаа маш их ухарч болох ч гэсэн Photoshop болохоор зөвхөн эхнийх рүүгээ ухардаг ч юм уу нэг л одоо ухрах боломжтой гэдгийг нь харуулж өгсөн байна. За дараа нь болохоор work area байна. Illustrator сайн би хэлсэн шүү дээ. Нөгөө ширээн дээр болохоор цаасаа зургийн дэвтрээ ч юм уу гаргаж ирээд дээр нь ингээд зураг дурдаг гэж. Illustrator болохоор ширээн дээрээ одоо зураг ч юм уу өөрийнхөө бал харандаа бүхий л одоо хэрэгслүүд тавьж агаад дээр нь зурх боломжтой. Харин Photoshop-ын ялгаа нь болохоор зөвхөн цаасан дээрээ бүхий л одоо тэр авч ирсэн бал усан бодог ч юм уу тэргээ цаасан дээрээ тавьж агаад зурдгаа гэдэг ялгааг одоо харуулсан байна. За бүгдээрээ амархнаар харах юм бол Illustrator-ыг нэвэл сайн одоо иймэрхүү ингээд дүрс ямар нэгэн хэрэглэгдэхүүн зураг байгаа шүү дээ. Одоо энэ цагаан нь болохоор бидний одоо зургийн дэвтэр ч юм уу бидний сонгож авсан цаас гэсэн үг. Энэ грей өнгөтэй, саарал өнгөтэй нь болохоор ширээ гэсэн үг. Гэтэ бидний хийж ирсэн одоо хэрэглэгдэхүүн дүрсээ өөрийнхөө цааснасаа ширээлүүгээ Illustrator маань болохоор хизээ болоод ингээд зөөж болно. Буцаагаад болохоор хизээч дахиад оруулаад ирэх боломжтой гэсэн үг. Харин Photoshop болохоор за одоо бүгдээрээ ийм дүрс байлаа гэж бодъё. Гэхдээ энэ нөгөө цаас зургийн дэвтэр маань гэсэн үг. Хар өнгөтэй нь болохоор ширээ гэж төсөөл бодоход болно. За одоо энэ дүрсийг ингээд сонгосны дараа энийг одоо цаасан дээрээсээ ширээлөө ингээд зөөх юм бол харагддггүй гэсэн үг. Энэ нь болохоор бас их том ялгаа байгаа. Энийг цаасан дээрээсээ ширээлүүгээ тавих боломжгүй зөвхөн энэ цаасан дээрээ бүх зүйлээ тавьж агаад хийдэг гэсэн ялгааг илтгэж байна. За дараа нь болохоор одоо файлыг одоо save хийх time гэж байна. Сайн Photoshop сайн дугуй дүрсийг ингээд нээхэд болохоор маш олон ийм пиксел буюу цэг байсан шүү дээ. Тийм болохоор маш олон цэгийг Photoshop ингэж зурдаг гэсэн. Одоо нэг ганц дугуйг пикселээр ингээд дүүргдэг гэсэн. Тийм болооч тэрөө Photoshop маань одоо save хийхэд багтаамжнаас өндөр мөн save-лэхэд удаан. Харин Illustrator болохоор ганцхан дугуй дүрсийг одоо нээхийн тулд бүтээхийн тулд болохоор дөрвөн талд нь л одоо цэг зураад тэр дөрвөн тал автоматар ингээ холбоод дөрвөн цэгээр хийж байгаа учраас маш олон цэг зурагдахгүй учраас файл одоо хадгалгаж гэсэн хурдан хадгалдаг гэдгийг тайлбарласан байна. За бүгдэнд нь жоохон ч гэсэн ойлгогдсон болов. Photoshop болохоор pixel, Illustrator болохоор vector гэдгийг санджиж авах болно. Тэгээд Photoshop маань pixel програм учраас хэвшин зурагтай холбогдолтой одоо edit дизайн хийхэд хэрэглэгддэг гэсэн. Illustrator болохоор vector учраас одоо баннер ч юм уу одоо blank card, name tag заавал хэвлэгддэг зүйл дээр хэвчлэн ашиглагддаг гэж ойлгох болно. За тэгвэл дараагийн хичээлээрээ уулзцгаая. Баярлалаа. I close the door to all that I have. I called a lie. I told you all.